Сайн байцгаана найзуудаа. Солонгоо агшнэ. Найзуудаа. Магадгүй та нар өвдөөд цуглаанаа тасалж исэн удаа байгаа юу? Та нарыг өвдөх үед цуглааны багш нар чинь та нарын төлөө залбирдгүү? Мэдээж залбирдаг тийм ээ. Тэгвэл тэр залбирал тусаалдгүй? Та нар хэн нэгнийг өвдөх үед юугаар тусалж чадах вэ? Эсвэл аавыгаа, ээжигээ, эсвэл эмээгээ, өвөөгөө өвдөх үед нь та нар юугаар тусалж чадах вэ? Мэдээж мөнгө, хүч чадал хэрэгтэй ч гэсэн хамгийн хэрэгтэй зүйл нь тэднийхээ төлөө залбирах нь байдаг тийм ээ. Тэгвэл залбирал тийм хүчтэй байж чаддаг болов? Залбирал ер нь хэр үр нөлөөтэй гэж бүгдээрээ хамтдаа Эхлэл номноос хариултаа олцгоох уу? Бүгдээрээ Эхлэл номын 18-23-аас 25 дахь ишлэлийг багштайгаа хамт чангаар уншицгаая. Авраам ойртон ирж та зөвхтийг буруудтай хамт устгах уу? Тэр хотод зөвхт 50 хүн байж болох биш үү? Та ийм газрыг устгах уу? Тэрхүү 50 зөвхт хүний төлөө тэр газрыг өршөөх үү? Зөвхтийг буруудтай хамт устгах ийм хэрэг танаас хол байг. Бурууд нь зөвхтдээ бүү зэрэгцэг. Газар дэлхийн шүүгч та шудрах шийдвэр эс гаргад гэж үү гэв. Амен. Өнөөдрийн Библийн баатар маань хэн бэ найзуудаа? Тийм ээ, бид нэр Авраамийн тухай үргэлжлүүлэн үзэж байгаа тийм ээ. Бид нэр өнгөрсөн 7 хоног сургаал дээр Авраам, Лот хоёр маань маш их мас өргөтэй тийм ээ. Маш их эд хөрөнгөтэй болсон учраас газар нутагтаа багтахгүй. Тэгээд Авраамийн малчид, Лотын малчид хоорондоо яасан бilé? Маргалцсан шүү дээ, тийм ээ. За. Түүний дараа Авраам ямар шийдвэр гаргасан бilé? Яг зөв өөрийн дүү Лоттоо төрүүлж сонгох эрхээ өгсөн шүү дээ. За, Лот маань хараага өргөн ингэж харж агаад хамгийн их үржил шимтэй мас өрөг өсөж боожход хамгийн тохиромжтой газрыг сонгосон байгаа. Тэр газрын нэр нь Содом, Гомора гэдэг гэсэн байна. Харин Авраам яасан бэ? Лотын сонгоогүй нөгөө эсрэг газрыг сонгосон байгаа. Тэгэхээр найзуудаа Лот төрүүлж сонголт хийсэн юм чи мэдээж яах вэ? Хамгийн лагийн сонгоо шүү дээ, тийм ээ? Хамгийн мундгийн, хамгийн гоёын, хамгийн сайхны сонгоо шүү дээ, тийм ээ? За, үнэхээр Бурхны өрөөлөөр Авраам, Лот хоёр маань хичнээн төрсөн нутгаа орхио явсан ч гэсэн Бурхны зааж өгч байгаа газар руу явж байгаа учраас Бурхан тэднийг маш ихээр өрөөсөн тийм ээ. За, тэр өрөөлийнхөө улмаас хитрхи их өрөөгдсөн учраас хитрхи хэд баялагтай болсон учраас хоёр хүн маань салж явхаас аргагүй болсон. За, хэсэг хугацаа өнгөрсний дараа Лот маань Содом, Гомора хотын иргэн болсон тэнд суурьшиж амьдарсан байгаа. Гэтэл нэг өдөр Бурхан Авраамыг дуудсан байгаа. Авраам. За Бурхан минь, би энд байна. Та үгээ альдаж хайрал. Содом, Гомора хотын гэм нүгэл хитрхи их байгаа учраас би Содом, Гомора хотыг устгахаар шийдлээ. Тэдний гэм нүгэл хэрээс хитэрж байна. Би харж дийлэхгүй байна. Тийм учраас би Содом, Гомора хотыг устгана. Ингэж хэлэнгүүт Авраам маш их санаан зовсон. Яагаад илээ хөвгтүүдээ? Түүний үеэлдүү Лот нь Содом, Гомора хотод амьдарч байгаа шүү дээ. Гэтэл тэр хот нь маш их гэм нүгэлтэйг нь маш их арх уудаг, тамхи татдаг, зугаацс цэнгдэг тийм ээ. Өөр бидний мэдэх мэдхгүй зүсэн бүрийн гэм нүглийг тэд нар үйлддэг байсан учраас Содом, Гомора хотын гэм нүгэл нь дүүрсэн учраас Бурхан яасан? Ер нь шийтгэгээд шийтгэхэр болсон. Энэ мэдээг сонсоод Авраам маш их гонигдсан байгаа. Яагаад гэвэл түүний хайртай дүү Лот нь тэнд амьдарч байгаа учраас. За яах хэрэгтэй вэ? Би яавал дүүгээ аварч чадах вэ? Дүү минь Содом хотод амьдарч байгаа шүү дээ. Бурхан минь танаас гуйж байна. Хэрвээ Содом, Гомора хотод зөвхт хүн 50 байвал та тэр хотыг устгах уу? Та чи шудраг Бурхан шүү дээ. Тэр зөвхт 50 хүний төлөө та тэр хотыг устгах нь гэж юу?
Гингүүт бурхан за яах вэ? Хэрвээ Содом Гомора хотод зөвхт 50 хүн байвал би тэр хотыг устгахгүй. Тийм ээ. Харин Содом хотод 50 хүн байгаа болов бурхан минь ээ, боол би дахин зүрхлэнгүй. Хэрвээ тэр хотод 50 хүн биш 45 хүн байвал та тэр 45 хүний төлөө 5 хүн дуцсны төлөө та тэр хотыг шийтгэн гэж үү? Бурхан минь тэнд 45 зөвхт хүн байна шүү дээ. Та тэр хотыг амьд үлдээхгүй гэж үү? Бурхан дахиад л хариулсан. За яах вэ? Хэрвээ бид нар Содом Гомора гэдэг хотод 45 зөвхт хүнийг олох юм бол би тэр хотыг яасан ч устгахгүй. Авраам дахиад л залбирсан. Бурхан минь би дахиад л танаас зүрхлэнгүй. Хэрвээ тэр хотод 45 хүн биш 35 зөвхт хүн байвал та тэр 35 зөвхт хүний төлөө тэр хотыг устгахгүй байж чадахгүй бурхан минь. Та бол шудраг бурхан, та бол инэрэнгуй бурхан шүү дээ. Тэнд 35 хүн зөвхт хүн байвал та аврахгүй гэж юу? За яах вэ? Би чиний хэлснээр хэрвээ тэр хотоос би 35 хүн олох юм бол би устгахгүй. За ингээд Авраам маань тоогоо яаж юм? Улам бууруулж юм тийм ээ. Яагаад гэвэл тэр хот үнэхээр бузар гин нүгэлтэй байсан учраас тийм олон зөвхт хүн олдох юм болоо да. Авраам маш их санаа зовсон. Ингээд 50-аас доошоо 45, 40, 35, 30, 20 гэл бууруулсан. Энэ мэтчлэн залбирсаар гаад Авраам бурханд бурхан минь ээ, би танаас сүүлчийн удаагүй та Содом Гомора хотод 10 зөвхт хүн байвал тэр хотыг устгахгүй гэж надад амлаач дээ. Яагаад гэвэл тэр хотод 10 зөвхт хүн байна шүү дээ. Бурхан минь танаас гуй. 10 хүний төлөө та тэр хотыг амьд үлдээж хайрл. За яах вэ? Би сүүлийн удаа бодож үзье. Хэрвээ би Содом Гомора хотоос зөвхт хүн 10-ыг олох юм бол би тэр хотыг устгахгүй. Баярлалаа бурхан минь. Ингээд Авраам бурхны өмнө тоогийг бууруулад хичнээн залбирсан ч гэсэн Содом Гомора хотод 10 зөвхт хүн байсан болов? Библиэлд харах юм бол Содом Гомора хотод нэг ч зөвхт хүн байгаагүй гэж бичиж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр яах вэ? Бурхан тэр хотыг шийтгэхээс өөр аргагүй байсан. Ингээд бурхан Авраамд дэндүү их хайртай байсан учраас Авраамийн дүү Лотыг гэр бүлтэй нь Содом Гоморагаас гараарай гэж хэлсэн байна. Авраам дүүдээ дэндүү хайртай байсан учраас дүүгийнхэн төлөө залбирсан тий. Тэр залбирал нь дэмий хоосон байгаагүй гэсэн үг. Хичнээн Содом Гомора хотод зөвхт хүн нэг ширхэгч байгаагүй ч гэсэн бурхан Авраамийн залбирлаар дамжуулаад түүний үеэлдүү Лотыг гэр бүлийнхэнтэй аварсан байдаг. Харин Содом Гомора хот маань шийтгэгдсэн. Тэнгэрээс маш хүчтэй гал яг л бороо мэт бууж тэр хотод нэг ч амьд хүн үлдээгүй. Тэр хотод нэг ч мас сүрэг үлдээгүй. Тэр хот үнсэн товрог болж юучгүй үгүй болсон. Харин тэр хотоос түүний дүү Лот аврагдсан байгаа. Хэний залбирлаар? Авраамийн залбирлаар дамжуулаад Лот аврагдсан. Магадгүй Авраамийн залбирсан шиг тэнд 40 зөвхт хүнийг олсон бол магадгүй Содом Гомора хот өнөөдөр устгахыг даагүй байх ёстой тийм ээ. Магадгүй тэнд 10 зөвхт хүн байсан бол бурхан тэр 10 зөвхт хүний төлөө Содом Гомора хотыг устгахгүй байсан. Даанч харамсалтай нь Содом Гомора хотод нэг ч зөвхт хүн байгаагүй учраас бурхан энэ хотыг шийтгсэн байна. Тэгвэл найзуудаа залбирал гэдэг үр нөлөөтэй байх нь үр нөлөөтэй тийм ээ. Авраам залбираагүй байсан бол магадгүй Лот ч гэсэн тэдгээр бузар хүмүүстэй хамт шийтгэгдэж
энэ хорвоогоос байхгүй болох боломжтой байсан тийм. Харин түүний ах Авраам залбирсан учраас Лот амьд гарсан. Тэгвэл найзуудаа өнөөдөр бид нар ч гэсэн бусдын төлөө хэр их залбирж байна. Чи найзаахан төлөө залбирдаг уу? Аав ээжийнхэн төлөө залбирдаг уу? Би л аврагдвал болоо, би л ганцаараа цуглаанд явж байвал болоо. Би л ганцаараа сайхан амьдрж байвал болоо. Би л ганцаараа сайхан идэж, сайхан ууж, тийм ээ? Сайхан зүйлийг эдэлж байвал болоо гэд би гэсэн төвтэй амьдарч гин үү? Бурхан энэ зүйлийг хүсдэггүй байхan тийм ээ. Бурхан харин биднийг бусдын төлөө Авраам шиг залбирдаг байгаасэ гэж Бурхан биднээс хүсдэг байхan. Тэгвэл Бурхан ганцхан намайг авраад зогсохгүй. Энэ дэлхий дээр амьдарч байгаа сая хүмүүсийг аврагдаасаа гэж Бурхан хүсдэг. Тийм учраас найзаа чиний залбирал хэрэгтэй. Үндэснүүдийн төлөө, энэ дэлхийн төлөө, Монгол улсад байгаа сая иргэдийн төлөө бид нэр залбирах хэрэгтэй. Нэг хүн ч гэсэн Есүст итгээсэ, нэг хүн ч гэсэн аврал аваасаа гэж чи болон бид бүхэн хамтдаа залбирах хэрэгтэй. Тэгвэл хамтдаа яг одоо залбирах уу? Бурхан эзэн минь таньда баярлалаа. Авраамийн залбирлаар дамжуулаад түүний үеэлдүү Лот аврагдсан шиг өнөөдөр миний залбирлаар дамжуулан олон хүмүүс аврагдаасаа хэмээн залбирч байна. Бид нэр өсөж томорхийнхоо хэрээр улс орныхоо төлөө залбирдаг, хөршийнхоо төлөө залбирдаг, найзуудынхаа төлөө залбирдаг, аав ээжийнхаа төлөө залбирдаг хүүхдүүд байтгалж өгөөч. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Тэгвэл бүгдээрээ эх 7 хоногийн турш нэг найзынхаа төлөө онцгойлон залбирая тийм ээ. Дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.